За та бүгдийн энэ өглөөний хамрыг ирээ. За нэр дэвшигч нэргүүн маань бол хууль зүйн салбарт бол маш олон жил дагнаж ажилласан юм одоо мэрэгчсэн хуульч хүн байна. Одоо төрийн нэргүүн мэгмэр яна уучлаа. Нэргүүн мэгмэр. За тэгээд энэ хамгийн том одоо төрийн захиргааны төв байгууллагын ерөн төрийн албаны хамгийн дээд албыг бол бас хашсан байна те хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дараа. Тэгээд сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдохоор одоо энэ сонгуул та түрүүн хэллээ л дээ шудраг ил тод явуулахын тулд төсөв мөнгийг бас те тийш нийлэн зарцуулах чиглэлд одоо ажиллана гэж төлөвлөж байгаа юм уу бодож байгаа юм уу таны бол санаа зовдөг асуудал байна шүү дээ. Тэгэхээр та ер нь энэ сүүлийн гэлтгэн Монгол дахын сонгуулиуд хэр шудраг явдаг гэж боддог вэ? Нэгдүгээрт. За тэгэхээр шудраг явуулахын тулд төсөв мөнгө нэмэх юм уу гэдэг дээр одоо яг яан гэсэн үг үү? Яавал энэ сонгуул шудраг болох вэ? Хэрвээ та шудраг бус элемент байдаг гэж үзэж байгаа бол за гуравт яг сонгуулийн бус үеэр байтугай яг сонгуулийн үеэр хэдийгээр хуулиар хоригдсан ч битүү мөнгө тараалт явдаг. Энийг бол бид бүгд мэддэг. Тэр бүхэл барьдаг. Бөө юм болоод баг муур хулган шиг юм болж байгаа л дээрэгтэж барайл аваачаал холбогдох байгууллагад өгөхөр тэгэл усан хийсэн чулуу шиг алга болдгоо. Тэр энэ мөнгө тараагаад одоо шүүх хурал руу очихгүй, шүүхээр тэр нь тогтоогдохгүй, замдаа ингээд алга болдог. Энэ явдлыг яаж сайжруулах ёстой юм болоо хууль зүйн талаас. Яг тэгэхээр одоогийн байдлаар бол хэдийгээр шүүхээр тогтоогдсон ч нэгэн их хурлын гишүүн болцсон болвол одоо баг хариуцлага хүлээхгүй шахам байгаа шүү дээ. Зөрчлийн хуулиар улсын хурлын гишүүнд хариуцлага ногдуулахгүй гэсэн. Гэтэл энэ мөнгө тараад санал худалдаж авсан энэ явдал нь өөрөө зөрчлийн хуулиар шийтгэх байгаад идэг. Тэгэхээр яавал одоо энэ шудраг эсийг тогтоож энэ мөнгө тараалтыг багасгаж тараасан хүмүүст нь хуулийн хариуцлагыг хүлээлгдэг улмаар эн чинь одоо хууль бусаар одоо засгийн эрхийг авч ийн гэдэг шиг төрийн эрхийг авж байгаа гэдэг утгаараа буцааж татахч үед юм уу эгүүлэн татах ийм боломж бололцоо байх болов энэ асуудлыг та юу гэж харж байгаа вэ? За нэр дэвшигч хариулъя. За баярмаг гишүүний асуултанд хариулъя. За Монгол улсад бол 1992 оноос хойш сонгуулийн одоо улсын хурлын болон ерөнхийлөгчний ээлжид сонгуулиуд бол хуулийн дагуу зохион байгуулагдаж ирсэн. За хэр шудраг болсон гэж үздэг вэ гэж сонгуулийн одоо санал хураалтаар гарсан дүнг бол сонгуулийн төв байгууллагаас зарлаж за үеийн одоо улсын хурлын болон Монгол улсын ерөнхийлөгч бол энэ санал хураалтын дүнгээр хуулийн дагуу бүр эрх нь баталгаажиж ингэж зохион байгуулагдаж ирсэн. Ийм учраас Монгол улсын одоо сонгуулийн хуулийн дагуу санал хураалтаар гарсан дүнгээр бол маргаангүй ингэж явж ирсэн учраас энэ сонгуул бол хууль зүйн талаасаа бол шудраг болжээ гэж ингэж хувьдаа үздэг. За саяны таны дурдж байгаа мөнгө тараалттай холбоотой сонгуульд нэр дэвшигч болон одоо сонгуул одоо улс төрийн намуудын болон нэр дэвшигчийн одоо ажлын албанд ажиллаж байгаа хүмүүсээс одоо тодорхой баримтууд гаргаж мөнгө тарааж байна гэдэг ийм асуудлууд гардаг. Энэ маань бол сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг цаашлбал одоо эрүүгийн хууль заасан хориглолтыг бол гаргаж байгаа ийм үйлдэлүүд бол ингэж баримтаар бол гаргаж ингэж холбогдох байгууллага шилжүүлж байгаа гэдэг юм уу мэдээлэл өгч байгаа энэ зүйлүүд бол гарч байдаг. Тийм учраас энэ маань бол зөрчил болон эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны хуулиараа бол эрх бүхий байгууллагын тушаалтан маань хариалсан зөрчил одоо гэмтрийн шалгах ийм үүрэгт. Тийм учраас энэ байгууллагуудын үйл ажиллагаа хуулийн дагуу явж байгаа. За нөгөө талаасаа хуулийн дагуу явсан уу гэдэг дээр хяналт тавьдаг прокурорын байгууллагууд байж байгаа. Тэгэхээр энэ хууль хяналтын байгууллагуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бол одоо хяналтаа тавиад хэрэг үүсгээгүй гэдэг юм уу зөрчил үүсгээгүй гэдэг юм уу ийм байдлаар шийдвэрлсэн бол энд нь одоо давзаалтах журмаараа л одоо хуулийн дагуу энд бол хандах ёстой гэж ингэж харж байна. Тийм учраас бол энэ хуулийн дагуу явж байгаа процесс дээр бол одоо хувийн зүгээс дүгнэлт хийхэд бол боломжгүй байна. Харин нөгөө талаасаа бол иймэрхүү баримт материал одоо гарч байхад
одоо ялангуяа сонгогч нар ингээд шудраг үр дүн гаргахыг хүлээж байгаа ийм сонгогч нар маань бол ийм үйл хийж байгаа нэр дэвшигчтэй бол одоо саналаа өгөхгүй байх. Ийм чиглэлийг одоо дахин гаргуулахгүй байх чиглэлд улс төрийн намуудын одоо удирдах байгууллагуудад энэ гомд саналыг гаргах гэдэг юм уу. Ийм байдлаар одоо сонгогчийн боловсрал талаасаа шудраг ийм өрсөлдөж байгаа сонгуульд нэр дэвшигч нараа илүү одоо үнэлэх ийм тал руу бол сонгогчдын боловсралыг бол чиглүүлэх нь зүйтэй байна гэж ингэж харж байгаа. За төсвийг одоо сайжруулах чиглэлд миний хэлэх гээд байгаа санаа маань бол түрүүний ярьдаг сонгогчийг одоо хариуцлагатай сонгогч байх тал дээр нь илүү энэ тасралтгүй хугацаанд нь авч явуулж авах гэдэг энэ агуулгаараа төсвийг бол одоо нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг ийм зүйлийг бол хэлэх ийм одоо агуулгаар бол төсвийг нэмэгдүүлэх нь зүйтэй байна гэдэг зүйлийг хэлсэн. За нөгөө талаасаа бас түрүүн хэлсэн. Тэр сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор кибер аюулгүй байдал програм хангамж системийн шинжилгээний асуудал дээр бол бас төсөв бол хэрэгтэй гэдэг энэ зүйлүүдийг бол одоо сонгуулийн төв байгууллага маань бол төсвийн төслүүдэд бол саналаа өгчээсэн байд юм байл. Тийм учраас энэ одоо төсөв хөрөнгийг бол нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг нь бол энэ зүйлийг хэлсэн юм аа.